4000 жилийн өмнөөс эртний Бабилончууд, Египтүүд таануудын тухай сонирхоод энэ хуваагдсан юм байна, ийм хуваагдах чанар байд юм байна гэж сонирхож байсан байна л да. Гэхдээ анхны тоо гэдэг зүйлийг тодорхойлоогүй. За яг энийг анхны тоо гэж ерөөсөө тодорхойлоогүй. Тэгээд явж байгаа 2000 жилийн дараа Евклид хамгийн анх тодорхойлсон бичсэн байна. Тэр нь болохоор Elements гэдэг ном нэр. Тэр нь 13 байттай. 7-оос степ байт нь болохоор тооны онолын тухай. Тэгээд Евклид хамгийн анх тооны онолыг тодорхойлж суурийг тавьсан гэсэн. Тэгээд Elements ном нь болохоор өөрөө Библийн араас авах хамгийн олон хувилыг гэсэн. Түүхэнд хамгийн нөлөөтэй ном. За. Тэр тодорхойлолтууд донд 3 ерөнхийдөө сонирхолтой тодорхойлсон. Эхний тодорхойлолт нь болохоор нэг гэж юу юм бэ гэж тодорхойлсон. Нэг гэдэг нь болохоор хамгийн бага хэмжээсэн цай. Хоёр дахь тодорхойлолт нь тоо гэж юу вэ? Тоо болохоор олон ширхэг нэгжээс бүрдвэл тоо болно. Жишээ нь 3 ширхэг нэгжээс бүрдэж байна. За. Тэгээд тооны хуваагдлаа бас өөрөө тодорхойлсон байна. Жишээ нь 4 гэдэг тоо яах вэ гэхээр 2 ширхэг 2-ыг тавьчвал 4 үүснэ. Яг үүснэ. Тэгж байгаа болохоор 2 нь 4-ийг хуваадаг гэж байна. За. Тэгээд 11 дахь тодорхойлолтын дээр хамгийн анхны тоо гэдгийг тодорхойлсон. Жишээ нь 5-ыг авч үзье. Тодорхойлолт нь болохоор тухайн тооноос бага тоонуудаар тухайн тоог үүсгэж болохгүй гэж байна. Жишээ нь 5-ыг 2-оор үүсгэж болохгүй. 2-ыг би 2 удаа тавилаа. Дотно 3 тавил илүүднэ. 3-ыг яах вэ? 1 тавил дотно 2 тавил илүүднэ гэд тээ. Өөрөөс нь бага тоонуудаар үүсгэж болохгүй. Тэгэхээр 5 бол анхны тоо гэсэн. Гэж тодорхойлсон байна. За. Энд дээр нэг сонин зүйл байгаа нь нэг анхны тоо юу? Мөн биз дээ. Гэхдээ яг 1 2 3 5 7 гэж явах юм. Гэж хэлж байна уу? Гэхдээ нэг чинь өөрөөс өөр тон хуваагдахгүй гэхээр чинь зүг биз дээ. Евклидийн тодорхойлолтын дээр болохоор тоо гэдгийг олон ширхэг нэгжээс бүрдэнэ гэж тодорхойлсон. За тийм. Хоёр жишээ нь яах вэ? 2 ширхэг нэгжээс бүрдэнэ. Нэг гэтэл олон нэгжээс бүрдэхгүй зүйл байна. Нэг өөрөө нэгж явахгүй юм. Тэгэхээр тодорхойлолтоор нэг өөрөө анхны тоо байж чадахгүй. Яагаад тэр өөрөө тоо биш. Наа чи нэг тийм нөө тэг тоо юу биш үү гэдэгт ижлэх болох гэдэг. За байж та. Гэтэ за тарих гацчих шүү. За өргөшүүл сонсъё. Би маргаж чадахгүй. За одоо болохоор бид нар нэгийг ер нь анхны тоог тодорхойлохдоо 2 ширхэг хуваагдцтай бол гэдэг байгаа шүү дээ. Аха. Тэгэхээр нэг өөрөө одоогийн тодорхойлолтоор болохоор яг ганцхан хуваагдцтай шүү дээ. Аха. Тэгэхээр одоо бид нар анхны тоо гэж үздэг. Евклидийн үед ч гэсэн бүр анхны тоо гэж үздэг байсан гэсэн. Бүр Евклид нэгийг тооч гэж үзэв. Аль шоутер хөх юм аа. Евклид бидэнд анхны тоог анх тодорхойлсон. Хуваагддаг үе зөвхөн өөртөө бол нэг хуваагддаг онцгой тоо. Эдгээр тоо эзэс дуусахгүй. Тэд хязгааргүй олон гэдэг баталгаа хүртэл өгсөн. Гэвч тэд хаана гарч ирэх вэ? Яагаад тэд ийм замраагүй дараалтай вэ? Би тэдгээрс зүй тогтол би эсгэж мэдэхгүй. 100 жилийн турш Ухаантууд энэ асуултад хариу байсан ч анхны тоо өөрийн нуцаа задлахаас тацгалцсаар байна. Харин нэг өдөр Александр хотод анхны тодорхойлолтоос 100 оны дараа тэдгээрийн зүй тогтолыг хайхаас илүүтэйгээр нэг хүн илүү бодит аргыг туршиж үзгэр шийдсэн. Тэр хүн бол Эратостенес. Тэр асуухдаа анхны тоонуудын зүй тогтолыг заавал олох хэрэг байна уу? Харин тэдгээрийг системтэйгээр ялгаж гаргаж чадах яах вэ? Тэд зүгээр л аливаа тоог анхны тоо эсхийг мэдхийг сонирхсон. Түүнийг бид Eratosthenes-ийн шигшүүрийн арга гэж нэрлэдэг. Бидний зорилго бол эдгээр тоонуудаас зөвхөн анхны тоонуудыг шигшиж үлдээх юм. Ингийн тулд бид анхны тоо биш гэдэн баттай тоонуудыг чагсаалтаас хасах болно. Бид хамгийн ихний хамгийн жижиг анхны тоо бол 2-оос эхэлнэ. Одоо 2-ын бүх хурцөрийг чагсаалтаас хасъя. Чагсаалтад үлдсэн дараагийн шагтлагдаагүй тоо бол 3. Тиймээс 3 бол бидний дараагийн анхны тоо юм. Үүнтэй адилаар 3-ын бүх хурцөрийг хасцгаая. Учир нь тэдгээр нь 3 тоогдно. Дараагийн шагтлагдаагүй тоо бол 5. Энэ бол бидний дараагийн анхны тоо. 7-гийн хурцөрүүдийн өмнө адилхан хасцгаая. Бид яагаад энэ зогсож болохгүй?
Учир нь дараагийн анхны тоо бол 11. Харин 11-ийг 11-ээр үржүүлэхэд 121 гардаг. Энэ нь бидний хязгаар болох 100-аас аль хэдийн давчгсан гэсэн үг. Тиймээс бидэнд цаашид шалгах шаардлага байхгүй. Дэлгэцэн дээр үлдсэн шагтлагдаг эдгээр бүх тоонууд бол 100-аас бага анхны тоонууд юм. Аристотенесийн аргаар бид n хүртэлх бүх анхны тоонуудыг олж болох бол зөвхөн тухайн тоог анхны хэсгийг шалгахад үүнээс илүү хурднаар язгуур доор n үллэлээр хийж чадна. Бидний түрүүний 11 дээр харсан зарчмаар. Бидний одоогийн нууцлал хэсгэнд 600 гаруй оронтой анхны тоог олж ашигладаг. Энэ тоог 10-ын 300 зэрэг үллийн дараа л анхны тоо хэсгийг мэднэ. Анхны биш байвал дахиад л эхлэв. ертөнцтэй зөвлөлүүд үзэгдэх ертөнцийн бүх бортоныг тоолвол ойролцоогоор 10-ын 80 зэрэг. Үүнийг бид Эдингтоны тоо гэдэг. Харьцуулшгүй байгаа биз? Тэгэхээр бидэнд илүү хурдан сайн арга хэрэгтэй. Манай эртний 800 хүртэл анхны тоонууд дээр ерөөс алхтай хөц гарсангүй байж байгаа. Алфоризм гэдэг нь алгебрыг нээснээр тэрнээс олон янзын хэцүүд гарсан. Тэгээ зөвхөн сонирхолтой зүйл хэлэхэд алфоризм гэдэг үгнийг хүний нэрнээс алгоритм гэдэг үг гарсан. Тэгээ явж байгаа манай эртний 1000 орчим оны үед одоо бидний Wilson-ийн теорем гэж нэрлсэн зэрэг ямар нэгэн анхны тоо хүртэлх тооны үржүүр дээр нэг нэмжүүл тэр анхны тоонд хаваагдана гэсэн энэ теоремыг Алхазайн гэж хүн анзаараад тэгтээ батлгааг нь үлдээгээгүй. Тэгээ 1000 онд нэг юм үлдээ өгсөн байгаа. За тэгж байгаа 1600-аад он нөгөө Альберт Ферматер иржээ. Манай Ферма болохоор сонирхолтой түүхтэй хүн. Өөрөө математикч биш, туйлч мэрэгчлээ. Тэгээ бид нэр ингээд орой хараад за 2 татчихъя гэдэг шигтэй. Ферма очингуудаа за нэг 2 бодлого бодчихъя гэдэгсэн. Нөгөө бодлоготой бодчиход амар сүртэй маш том бодлого бодсон юмсэн. Тэрийг таахгүй хийж чинь. Тэгээ зарим математикчдад үдэж явуулдаг, явуулдаг. Би энийг бодсон шүү дээ. Тэгээд таны юм бас их сонирхолтой юм шиг байна. Өөд болсныхаа дараа хүн гэртэн байсан бичиг баримтуудыг цуглуулад за манай аав ийм бодлогоодыг бодчихъя. Бодлолт нь алгаа гэд олон нийтэд зарлаад тэр нь өнөнд манай алдартай Фермагийн их теорем, чөтгөрийн теорем гэж бас нэрлэдэг. Теорем байсан. Явсаар хагаад одоо 300 жилийн дараа тэр бодлолт нь алдсан байх жишээ нэг маш олон бодлогод байсан. Тэр нь донд нэг теорем байсан. Фермагийн баг теорем. Харилцан анхны нэг хаваадаг АП гэж хоёр таач. П нь анхны таа. Тэгвэл А-гийн П-гээс нэг зэрэгээс хасах нэг нь П таадаг. Энэ зүгээр П-гээс нэг юм векторал нь хасах нэг үлдэгдэлтэй. Ижилхэн өгнөөл гэсэн утгатай. Эдгээр хүмүүсийг нээлтүүдээ хийж яхад эдгээр тэмдэглэлүүд гараагүй байсан. Фермаг өөд болсноос 100-аад жилийн дараа Эйлер гэж нөхөр тэр бодлогонууд дундаас нэг бодлогыг сонгож авч бодох гэж оролцсон байгаа байхгүй. Тэр нь манай Фермагийн баг теорем. Тэгээд тэрийг одоо ч явж байгаа бүр том акцент төрсөн болохоор Эйлерийн функцийг хийж хавчирсан. Тэрний яадаг вэ гэхээр бас саяхтай адилхан харилцан анхны А2 функц нь яадаг вэ гэхээр энэтэй харилцан анхны тоо хэдийн ширхэг тоо байгаа гэдэг гарч ирнэ. Жишээ нь 5 дээр болонгууд 4 болчихно. Өмнөх 4 ширхэг тоо нь өөртөө нь харилцан анхны. За 8-ыг жишээ авъя л да. Тэгвэл 8 2 4 6-тай хийх нь 2 болчихно. А бусад тоонууд нь тэгэхээр 5. Гэхдээ нэг орно гэдэг юм байна. Тэр 4. А-гийн П зэрэг нь А болдог. Энд. За ингээд товсгцсан байгаа юм л да. За Фермагийн баг теоремыг яаж бодсныг ярив. А 2-ыг үржих нь А, 3-ыг үржих нь А. Гэх мэтлэн П-гээс хасах нь 1-ийг үржих нь А гэсэн П-гээс нэг ширхэг тоо авчиж байгаа. Ямар нэгэн эндээс нэг 2 тоо ижилхэн үлдэгдэл өгдөг байсан гэвэл за N-A ба M-A гэсэн тоонууд ижилхэн үлдэгдэл өгдөг бол энэ хоёрын ялгуур P тоогдох хэрэгтэй болчихно. A галны өмнө гаргаж байгаа P тоогдно гэхээр энэ хоёр харилцаа ахны учраас шууд энийг хальчиж бодно. Тэгвэл N-с нэм нь P тоогдно. Гэтэл N-с нэм чинь P-гээс бага тоо өөр тоонууд. Тийм болохоор зөрчил хүрчихэж байгаа. Тэгэхээр анхнаасаа энэ чи бүгд өөр үлдэгдэл өгдөг тоонууд гэсэн. 1 2 гэх мэтлэн P-гээс хасах 1 гэсэн үлдэгдлүүдийг бүгдийг өгдөг гэсэн. Энд чинь P-гээс нэг ширхэг тоогоо. Энд бас P-гээс нэг ширхэг тоогоо. Тэгэхээр магадгүй энэ нь ийшээгээ ингэж өгдөг ч юм уу, энэ нь ийшээгээ ингэж өгдөг ч юм уу.
энэ энтэй ижлэн байдаг ч юм уу? Нэг юм байгуулалт байна гэсэн үг байхгүй юу? Нэг юм замбраагүй байгуулалт юм биш үү? Тий. Ижлэн нөгөө нэг ийм ийм гортой тэнцүү тэмдэгээр байсан шүү дээ. Аха. Энд чинь хоёр талд нь ижил үлдэгдэх хоёр тоог бичиж болдог гэсэн шүү дээ. Аха. Тэрүүгээр эдрийг ингээд юуцаа сосоор нь холбож болно гэсэн үг. Одоо бид нар энийг бүгдийг өөрчилж байна. Тэгвэл 1 2 гэх мэтлэн Пегас 1 Ортлуудын ялгаад ирчих. Артлт нь А-нууд үлдэн тий. А-гийн Пегас 1. Энд чинь үлдэгдлээрээ эдэртэй ижлэг үлдэглүүд юм чи эдрийн үржүүртэй бас ижлэг юм биш. За тийм. Энийг нээшээ гаргачих. Тэгвэл Пегас 1-ийн бактериалыг А-гийн Пегас 1-ийн хасах 1 энэ нь П тоогдох ёстой болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хэсэг маань П тоогдохгүй учраас энэ хэсэг П тоогдох ёстой болно гэсэн үг. Боёо гэдэг баталгаа гарч ирж байгаа гэсэн. Манай Фермагийн баг теорем тэгвэл бид нар ч яг ямар хэрэгтэй юм бэ гэвэл нөгөө төрөвчийн том тоонуудыг яаж албаны биш хэсгийг шалгах вэ гэдэг дээр маш сайн ажилладаг. Ерөөдөө бүр наривчлалтай шалгах гэдэг шилнэ гэсэн юм шүү дээ. Жишээ нь П дээр 7-г аваад суурь дээр нь 2-ыг авчих. За хоёулаа анхны тоош. 2-ын 6 зэрэг тийм ээ. Аха. Нэг үлдэглэх хэрэгтэй болно тийм ээ. Аха. За энэ анхны тоо учраас бэлчин төрөний баталсан зарчим байна. За, харин анхны биш үед яах вэ? 14 болгох чинь. За. За 2-оор нь авчих тий. За. 2-ын 13 зэрэг маань 14-т 2 өччих тий. Аха. Нэг биш болж өгч байгаа учраас бид нар энэ тоог анхны биш гэдэг юм мэдэж болж байгаа гэсэн. Гэхдээ байнга ажиллана гэсэн үг бас биш. Анхны тоо байвал анхны тоо гэж хэлчихнэ. Аха. Анхны биш байхад анхны гэж бас заримдаа хэлдэг гэсэн. Тэдгээр тоонуудыг хормог анхны тоонууд гэдэг. За жишээ татвал за пэд нь бид нар 561 өгөөд аад нь 100 өгч. Тэгвэл 100-ийн Зогийн 560 зэргийг одыг 561 ямар үлдэхгүй гэдэг. Амар өндөрт байгаа юм шүү. Тэгтээ байж үгүй шүү үлдэгдлээ бодохоор ч юм бас тийм. Байна. Бацаа минь нэ. Зодуулва. Петерийн 561-ийг суурин дээр нь 100 аваад үзэнгүүт 1 гэдэг өгчөж байгаа байхгүй юу? 561 үг нь өөрөө 3-ыг үрч 11 үрчдэг нь 17 гэсэн тоо. Анхны биш тоохгүй. Гэхдээ анхных гээд Фермагийн шалгуураар хэлчихэж байгаа. Эдгээр тоонуудыг бид нэр хормог анхны тоонууд гэж нэрлэдэг. Фермагийн шалгуурыг давж байгаа тоонууд. Хормог анхны тоонууд нь зохиомжтой оловч тодорхой соридод Фермагийн шалгуурыг давдаг буюу нэг үлдэгдэл өгдөг тоонууд юм. Гэтэ давах хэсэг нь ямар суурь гэдгээс хамаардаг. Сууруудыг нь худал суурь болон гэрч суурь гэж ангилдаг. Энэ нь зохиомжтой тоо байхад нэг үлдэгдэлтэй гаргаж байвал А суурь нь худал суурь. Нэг биш үлдэгдэлтэй гаргаж байвал А суурийг гэрч суурь гэдэг. Жишээ нь 341-ийн хувьд 30% нь худал суурь. Бараг л бүх тоонуудын хувьд 50%-аас их нэг гэрч суурь байна. Тэгэхээр бид санамсаргүйгээр суурийг 10 удаа сонгоод Фермагийн шалгуурыг ашиглавал алтах магадлал 1-ийн хувьд 2.10 зэрэгээс бага буюу 0.1-өөс бага байна. Гэтэ бараг л бүх тоон. Хэрэг бид 561 бит онцгой тоонуудыг сонгочвол их азгүй гэсэн. 561-ийн юу тийм онцгой вэ? 561 яг P561 ширхэг худал суурьтай. P нь бидний өмнө дурдсан Эйлерийн функц. 561-тэй харилцан анхны бүх суурь нь худал суурь болдог. Ийм тоонуудыг Кармайклийн тоонууд гэдэг. Дараагийн Кармайклийн тоо 1150-ийн Фермагийн шалгуурыг давахгүй магадлал нь 30.5. 1729-ийг 25.1%. Тоо томсох тусам багасна. Учир нь тэдгээр тоотой харилцан анхны бос тоонуудын зай холдож харьцангуй бага хувь эзэлж эхэлнэ. 10,600 зэрэг жишрхэг оронтой үед бол азанд найдах боломжгүй. 1994 онд эдгээр хүмүүс Кармайклийн тоонууд хязгааргүй олон гэдгийг баталжээ.
Тэгэхээр Кармайклийн тоонууд Фермагийн шалгуурын хувьд хар дарсан зүудэн л гэсэн үг. 1973 онд Гарри Миллер хамаагүй илүү найдвартай бас хурдан арга олсон нь одоо ч чухал хэрэглэгдэж байгаа. Бид нар одоо том анхны тоонуудыг яаж үүсгэдэг вэ гэхээр нэг тоог сансруугаар үүсгээд тэгээ тэрийг анхны тооны үгүй гэдгийг Миллер апны аргаар шалгаад тэгээд анхны тоо биш бол саний процессыг дахин хийн. Тэгмүүд Миллер апны арга нь хурдан тэгээ бас найдвартай олж чаддаг болохоор баталгаатай нэг арга байгаа гэсэн. Тэгээ одоо бол ашигладаг. Одоо бид нар ашигладаг. За тэгээд Беркли их сургуулийн докторийн ангийн оюутан Миллер тухайн үед компьютерийн ухааны салбарт одоо олж ирсэн P-ийн эсрэг NP гэдэг салбарыг нэлээд сонирхоод тэгээд анхны тоонуудыг шалгах аргыг полиномиал хугацаанд хийж чадах нь уу гэдгийг сонирхож үзсэн байна. Тэгээд Фермагийн аргыг нэг хөрхөө жижигхэн сайжруулалтаа хийгээд тэгээд 2003 онд тэрүүгээрээ би нэрийн сайн Canalix-ийн шагнал авсан. Тэгээд тэр нь өөрийнхөө бүтээлд болохоор эхний хэлбэр дээр нь Римини таамаглалыг үнэн гэж үзээд за одоо би тэр ямар ашигласан юм. За. Фермагийн арга дээр ч юм болохоор заримдаа энэ дээр ингээ алдаа гаргаад байгаа шүү дээ. Тэгвэл нэг энэ зал ашиглаж байгаа. Энэ нь сонгоо том анхны тоо. Ер нь үүсгэсэн тоо маань том тоо учраас тэгээд энэс хасах нэгийг хоёр туваачаар энэ бүхэл тоо юм гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт энийг ийм л бүртчихэж байгаа. Тэгээд нэг нь ийшээ гаргаад хаалт задлчингууд ийм болчихж байгаа. А тэгмээ энэ нь хэрвээ анхны байвал энэ маань нэм хасах нэг аль нэг үйлдэглийн өхөөс гарцг болчихж байгаа. Ингэж задлагдаг процессоо олон дахин хийсээр байгаа. Тэгээд яг арга тодорхойлсон байна. Тэр нь болохоор хоёр ширхэг шалгууртай. Эхнийх нь Фермагийн шалгуурыг нэгдүгürt авч гинөө. Хоёрдугаарт хуваасны дараа гарч байгаа тоо маань нэг эсвэл энэс нэг байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр чинь би 561 дээр жишээ авч байгаа байхгүй. Өмнө нь болохоор Кармайклийн тоо болоод Фермагийн шалгуурыг давчиж байгаа юм. Тэгмүүд хоёр тоогаа 280. Энийг сонирхоод үзэн нэг үлдэгдэл өгч байна. Тэрний дараагийн тоо 140 зэрэг болохоор 67 очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ уг нь нэг эсвэл 560 өгөх хэрэгтэй. Манай өмнө нөгөө энэ гаргасан зарчмаар. Тэнгүүд 67 өгчөнгүүд энийг захималтай үеийн бариад авчиж байгаа гэсэн. Өөр жишээ нь анхны таан дээр жишээ нь үзсэн байна. 841 өгнө, 821 өгнө. 810 болохоор 40 гэж байгаа. Энэ болохоор энэс нэг өгчөж байгаа байхгүй. Энэс цаашаага бид нэр шалгах баг боломжгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр яг бүгдээрээ нэг өгж байгаа тохиолдолд нь бол яг энэ анхны том үе юм байна. Нэг яваал байвал нэг гараал байвал сайн гэсэн. Тэгвэл энэ энэс нэг өгчөж байгаа. Энэний дараах 9 өгж байгаа. Манайх дээр уг нэг эсвэл энэс нэг гараад байл ашигтай шүү дээ. Гэхдээ энэ нөгөө өмнөх нь энэс нэг болохоор энэ хэсэг нь өөр шиг болчихж байгаа. Яг 41 анхны талдаа. Гэхдээ бид нар эндээс харж болох юм маань энэс нэг өгөөд тэрнээс ч байгаа бид нар тамал боломжгүй болчихж байгаа учраас Миллерийн арга гэсэн давх тоонууд байна. Тэр тоонуудыг болохоор хүчтэй хоормог тоонууд гэдэг. Айгүй хэцүү байгаа. Гэхдээ тав суртаа олоход айгүй асуудалтай байна. Тэгээд анх Миллер болохоор энэ аргаа зохиочод хүчтэй ч вэ, тэгээ сулч вэ, Кармайклийн хоормог анхны тооч вэ, аль нь байсан гэсэн суурьуудынх нь талаас их нь гэрцүүр байна гэж батсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь би ямар нэг тоог 10 ширхэг санамсаргүй суурь аваад үзэх юм бол нэгийг хугах нь 2.10 буюу 10 ширхэг тохиолдолд ерөөсөө 0.1 алдах магадaltaй болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэд байжсэн чинь рапинг гэж хүмүүс гарч ирээд энэ аргыг чинь ингээд сайжруулчихъя. Нөгөө Римини таамаглалаас хамааралтай хэсгийг хасаад бүр сайжруулаад 2-1 биш 4-1 болгоцсон. Тэгэхээр альва нэг тоо дээр суурь сонгоод авах юм бол алдах магадлал 25% гэсэн үг байхгүй. Энэ аргаа би 10 удаа явуулах нь. Нэгийг хуваах нь 4.10 гэдэг чинь 1001 хувиас бага магадлалтай алдна гэсэн. Тэгэхээр маш сайн арга болчихж байгаа гэсэн.
Тэгээд өөр анхны тоонуудыг шалгадаг сайн шалгарсан нөгөө бидний өмнө ярьсан шигшүүрийн аргаас хурдан аргууд бол байгаа. Чин EKS гэдэг ч юм уу. Гэтэ зарцуулагдах хугацаа нь өөрөө бас өндөр. Тийм болохоор одоо болтол Miller Abney арга ашиглагдаж байгаа. За тэгээд хүн төрөлхтөн анхны тоотой танилцаад нэлээд удсан байна. Гэтэ бид нар анхны тооны талаар мэддэг юм маш цөөхөн л байна л да. Маш цөөхөн теоремууд одоо шинэ Ремигний таамаглал гэдэг ч юм уу тий. Одоо л таамаглал хэмээр байгаа. За энэ хүртэл тэд ойролцоогоор тэдэн шиг анхны тоо байна гэж таамаглаж чадж байгаа ч гэсэн анхны тоо яг энд гарч ирнэ гэж таамаглаж чадах зүйл байхгүй байна. Тэгээ өөр жишээ сонин зүйлсгүүл хос анхны тоонууд гэдэг ч юм уу 11 13 гэдэг ч юм уу тий. Яг дараалсан хоёр анхны тоонууд хязгааргүй олон байгаа юу? Эсвэл хязгаартай байгаа юу гэдгийг ч бид мэдэхгүй. Тэгээ өөр янз янзын анхны тоотой холбоотой маш олон таамаглалууд байгаа. Гэхдээ бид нэр анхны тоо замбраатай хэсгийг мэдэхгүй. Ийм дарааллаар ингэж гарч ирнэ гэх. Магадгүй тэр чигтээ санамсаргүй зүйлч гэж магадгүй. Санамсаргүй мөн эсгийч бид тэр өөрсдөө мэдэхгүй. Мэдэх боломжтой ч юм мэдэхгүй. Тэгэхээр хүн төрөлхтөн олон зүйлийг мэдээд тэрийг ашигладаг бол бид нэр анхны тоон дээр мэдэхгүй учраас ашиглаж байгаа. Бидний нууцлын хэсгийн анхны тооны санамсаргүй байдлыг ашигладаг. Магадгүй физикийн салбарын квант гэдэг чинь нэг тийм ойлгомжгүй амар санамсаргүй зүйл байгаа даа шүү дээ. Математикийн квант ертөнцийн магадгүй анхны тооч гэж байна. Тэг хүлээ биш бүтээ.